За энэ хэсгээр бид нар төслийн агц дэвшлиг шинжлэх, төслийн явцыг хянах, ажлын даалгавруудыг хэсэгчлэн хуваах тухай ойлголтуудыг үзэх болно. За 2016 оны 12 сарын 19-ноос 2016 оны 12 сарын 28-ны хоорондох өнгөрсөн хугацаанд энэ төслийн явцыг хэрхэн явагдсныг Gantt диаграмм дээр бид нар харуулах болно. За төслийн агц дэвшлиг харуулахын тулд task буюу ажлын даалгавар гэсэн тав дээр тавшия. Ажлын 2 дугаар мөрийг сонгоод schedule хэсэг дэх 0%, 25%, 50%, 75%, 100% удаас бүрэн гүйцэтгсэн гэсэн утгаар нь 100%-ийг сонгоё. За Gantt диаграмм дээр тухайн ажлын дөрвөлжин дунд хөх зураас эхнээсээ дуустал бий болсон байна. 2 дугаар ажлын мөрнийхэнд ногоон өнгөөр ok тэмдэглэл бий болсон байна. 3 дахь ажлын мөрийг сонгоод мөн 100% гэж оруулъя. За 4, 5, 6, 7 дугаар ажлын мөрүүдийг бүгдийг нэг дор идэвхжүүлээд бас 100% гэж оруулж байна. Наймдугаар ажлын мөрийг идэвхжүүлээд mark on track буюу хянах ажиллагаа руу тэмдэглэх гэсэн дэлгэдэгдсэнээс mark on track гэсэн сонголтыг хий. 10 дугаар мөрний ажлыг идэвхжүүлээд mark on track гэсэн командыг бас өгье. Гүйцэтгэлийн хөх зураас нь тухайн өдөр буюу 2016 оны 12 сарын 28 бүртэл зурагдсан харагдаж байна. За дээр нь маузны сумыг авчиад мессежийг уншихад 61% гүйцэтгэлтэй байна. За дээрх зэснүүдээс task information гэсэн цонхыг гаргаад харвал percent complete мөрөнд 61% гэсэн утга байж байна. За бид 60% гэж өөрчлөөд октовчийг тавьшлаа. Одоо 10 дугаар мөрөө сонгоод current date буюу тухайн он сар өдрийг өөрчлөе. Ингийн тулд project tab-д тавьшаад project information icon дээр тавшина. Тухайн он сар өдөр гэсэн мөрөнд 2017 оны 1 сарын 4 гэж өөрчлөлт оруулъя. За Gantt диаграммаас харъя. Энд байна. Project tab дээр тавшаад status хэсэгт update project гэсэн мөр дээр тавшихад update project буюу төслийг шинжлэх гэсэн нэмэлт цонх гараад ирлээ. Update work as complete true буюу тухайн он сар хүртэл шинжлэх гэсэн мөр байж байна. Доор нь reschedule uncompleted work to start after гэсэн мөрөнд 2017 оны 1 сарын 4 гэсэн сонголт байж байна. 2017 оны 1 сарын 4-өөс хойш дуусаагүй ажлуудыг төлөвлөх, хүснэгтлэх гэж оруулъя. Entire project гэж сонголтыг хийгээд октовчийг тавьшлаа. 10 дугаар ажлын даалгаврын дөрвөлжин 2017 оны 1 сарын 4-өөс өмнө хоош гэсэн хоёр хэсэгт хэсэгчлэн хуваагдсан нь харагдаж байна. За Gantt диаграммаас энэ харагдаж байна. Арван 12, 14, 15, 16 дахь ажлын мөрнийхэнд тайлбар мессеж гарч ирсэн байна. За одоо current date буюу тухайн он сар өдрийг дахин 7 хоногор сунгаж өөрчлөөд үзье. Ингийн тулд project tab дээр тавшаад project information icon дээр тавшихад нэмэлт цонх гарч ирж байна. Current date мөрөнд 2017 оны 1 сарын 11 гэж оруулж өгье. Октовчийг тавьшлаа. Одоо project tab дахь status хэсгээс update project командыг ажилуулъя.
Эхний апдейт work as complete true гэсэн сонголтыг хийлээ. Octave-чийг товчлоо. Gantt диаграмаас харахад 2017 оны 1 сарын 11 хүртэл ажлын даалгаврын дөрвөлжингүүдэд хөх зураасууд бий болсон байна. Мөн статус буюу зураас гараад ирсэн байна. Статус босоо зураасыг харагдуулахгүй гэвэл статус data icon дээр товшоод select date гэсэн хүрээнд NA гэсэн бичиглийг оруулаад Octave-чийг товшноо. Одоо төслийн явцыг мөрд хянах гэсэн ойлголтыг үзье. Англиар tracking гэж яриад байгаа. My kitchen underway зэрэг MPP дасгалын файлыг нээсэн байна. Төслийн явцыг хянах хамгийн энгийн хэлбэр команд бол Project tab-аас Project Information icon дээр товшоод Statistics гэсэн командыг ажилуулах явдал юм. Энэ тухайн цаг үед төслийг эхлүүлэх дуусах хугацаа, baseline болон actual төлөв буюу хугацаанууд, хугацааны үргэлжил, ажиллах цаг, өртөг зэргийг харуулсан байна. Duration мөрөн 54%, work мөрөн 39%-ийн гүйцэтгэлтэй байгаа нь харагдаж байна. Octave-чийг товшлоо. Gantt chart дэлгэгддэг icon-оос tracking Gantt харагдсан төлөвийг сонгож өгье. Баруун хэсэгт Gantt-ийн диаграмыг харуул ажлын даалгавар бүрд 2 өнгийн зураас байна. Бүх нь бид сүүлд шинжилсэн сар өдөр саарлан baseline шугамын огноо байж байна. Хойш нүгэлгээд үзэхэд тухайн огноо буюу 2017 оны 1 сарын 14-нөөс хойш дөрвөлжингүүд улаан яваа өнгөтэй болж ирсэн байна. Гүйцэтгэдэггүй ажлуудыг ингэж тэмдэглэсэн байна. Baseline шугамын дагуу бол 2017 оны 1 сарын 20-нд төсөл дуусах ёстой. 7 хоног алдсан байдалтай явж байна. Энэ диаграм бол tracking Gantt буюу төслийн ахиц явцыг харуулсан диаграм юм аа. За диаграмаас гадна хүснэгтийн харагдцын өөрчлөлт төслийн явцыг бас хянах боломжтой. Инхэд тулд View tab дээр товшоод хүснэгт гэсэн дэлгэгддэг цэснээс tracking гэсэн мөрийг сонгоё. Хүснэгтийн магнууд өөрчлөгдсөн харагдаж байна. Actual start, actual finish буюу одоогийн бодит гэсэн үзүүлэлт байж байна. Physical complete буюу гүйцэтгэлийн процентын бага нь энд бас байж байна. Одоо байгаа бодит үргэлжлэл, үлдсэн хугацааны үргэлжлэл. За тэгэхээр дараагийн багнуудад actual cost, actual work гэсэн үзүүлэлтүүд тууд байж байна. За одоо мөн өөр нэг хүснэгтийн харагдцыг харж үзье. View tab дахь хүснэгт дэлгэгддэг цэснээс variance буюу хэлбэлцэл хазгалт гэсэн мөрийг сонгож өгч байна. За энд хугацааны хожигдлыг харуулсан байна. Өөр нэг хүснэгтийн харагдц нь cost буюу өртөг гэсэн харагдц байдаг. За эндээс remaining буюу үлдэгдэл багныг харуул 2 дугаар үе шатаас утгууд бий болж ирсэн байна. За одоо ажлын даалгаврыг хэрхэн хэсэгчлэн хуваах тухай ойлголтыг үзье. Өмнө бид 10 дугаар мөр дэх ажлын даалгаврыг хэсэгчлэн хуваах байдлаар Gantt диаграм дээр хувааж гаргасан байгаа. Одоо manual буюу гар аргаар хэрхэн хэсэглэн хуваах тухай үзье. Англиар split гэж хэлээд байдаг.
22 дугаар ажлын мөрийг сонгоод Task tab дээр товшоод эндээс Schedule хэсэг дэх Split буюу хуваах гэсэн icon дээр товшиж байна. Ингээд Split Task гэсэн зүйлд гарч ирнэ. Click to insert split on the task буюу даалгаврын дөрвөлжний хэсэглэн хуваах хэсэгт товшилт хийнэ гэсэн байна. Маузны сумаа дунд хавцаанаа авчиж байгаа. Маузны товчоо дарангаа баруун тийш нь зөөж байгаад яг суллах газраа, тохирох газраа маузны товчийг суллнаа. Хэрэг буцаагаад өмнөх байдалд нь оруулъя гэвэл товшилтыгээд зүүн тийш нь зөөж нийлүүлээд маузны товчийг суллана. За ийм байдлаар бид нар энэ хэсгээр төслийн агц дэвшлиг шинжлэх, төслийн явцыг хэд хэдэн харагдцаар харж хянах, гар аргаар тухайн даалгаврыг хэсэгчлэн хуваах гэсэн ойлголтуудыг энд бид үзлээ.